Сайн байцгаана үзэгчдээ. Геополитик ба Монгол сувгийн ээж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн байна уу сайдаа? Сайн байна уу. За өнөөдөр 12 дугаар сарын 6-ны өдөр та бүхэн энэ подкаст эхэлснээс хойш 9 дугаар. За таны хувьд бол 8 дахь удаагийн одоо зочлолт болж байна. Тийм байлаа. За өнөөдөр та бүхэн Украины дайны иргэн тойрон тэгээд уламжлалт сэдвээ хөндөв. Тэгээд Ишхаб ба Монгол гэсэн одоо Монголын гадаад стратегтэй холбоотой чухал сэдвийг хөндөё. Тийм ээ. Уучлаарай, миний саналаар эхлээд Шхабарс эхлүүл ямар вэ? Тэгээ. Тэхөө. Юу сайд та бүхэн өчигдөр уулзсан. Өчигдөр та бүхэн засгийн газрын ордонд их чухал хорол бүтэн өдөржингээс орлоо шүү дээ, тийм ээ. Тэгсэн. Өглөө 9 цагт эхлээд ороо 6 цагт дуусна. Тий, бараг 6 өнгөрсөн байх. Тий, их сайхан хорол болж өнгөрлөө. Тэр хорол дээр бас энэ асуудлыг хөндсөн тийм ээ. Ярилгүй яах вэ? Тэгэхээр энэ өчигдөр болсон хорол ордонд болсон хорлыг улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Монгол улсын их сургуулийн одоо тэр гадаад харилцаа асуудал хариуцсан тэр газар би яг нэр усыг мэдэхгүй байна. Тэрний одоо захирал Баттулга профессор одоо Баттулга энэ хурлыг зохион байгуулсан. Хэлэлцсэн асуудал нь бол Евразийн аюулгүй байдал ба Монгол улс гэж. Энэ үнэхээр их ач холбогдолтой асуудал. Ягаад гэвэл Монгол бол Азийн орн. Тэгэхээр Монголд бол Монголын хувьд гэж ярих юм бол энэ Азийн аюулгүй байдлын асуудалд Монгол улсын гадаад бодлого их ач холбогдол өгч энэ асуудал дээр төвлөрж явах ёстой. Тэр утгаар нь бол энэ хурал би их ач холбогдолтой болсон байх гэж бодож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар би бас энэ подкастыг ашиглаад бас улсын хурлын байнгын хорооны дарга Тэмүүлэн тэгээд профессор Баттулга нарт талархал илэрхийлмээр байна. Одоо ийм сайхан санаачлаг гаргаад ийм хурлыг ордонд хийнэ гэдэг бол үнэхээр засгийн газар улсын их хурл энэ асуудалд бол анхаарал тавьж байна гэдгийг бас харуулж гин гэсэн гэж надад ойлгогдож байна. Би тэгээд энэ бас юуг ажигласан гэхээр өчигдрийн энэ хуралд бол манай гадаад яамныхан төрөөчийн 1 сард болсон хуралтай харьцуулах юм бол илүү сайн оролцсон байна лээ. Манай гадаад яамны хэд хэдэн газрын дарга нар оролцож байгаа харагдсан. Энэ бол ач холбогдолтой. Тэгтэл би бас дутуу оролцсон гэж үзэж байна. Ягаад гэвэл гадаад яам бол нэлээд олон газартай. Тэр газрын дарга нар бол ирээд энэ эрдэмтэн мэрэгд одоо ахмад дипломатчууд юу ярьж ийнэ гэдгийг уулын сонсоод явсансан бол уулын их ач холбогдолтой байх байсан болоо гэж бодож байна. Энийг бол би бас дахиад хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Хоёрдугаарт бол хэн Тэмүүлэн даргач хэлж байна лээ. Одоо улсын хурлын гишүүд өрөөнөөсөө монитороор дамжуулж манай хурлыг үзсэн байна лээ. Жишээ нь бүр ерөнхий сайд Замдан Шатар манай хурлыг бол баг бүтнээр нь үзсэн гэж би ойлгосон. Энэ бол үнэхээр их сайн. Ягаад гэвэл өнөөдөр энэ эрдэмтэн мэрэгд одоо энэ ахмад одоо дипломатчуудын хэлж байгаа үг энэ бол манай төрийн бодлогод одоо тусгалаа олж явах ёстой гэж бодож байгаа. Ягаад гэвэл эцсийн эцэд энэ хурлыг бид нэр яах гэж зохион байгуулж байгаа маа гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Энд чинь зүгээр нэг хэдэн ахмад дипломатчид нэг хэдэн профессор багш нар уулзаад нэг хоорондоо ярьчихад явдаг асуудал биш л дээ. Энэ чинь цаад нөгөө гол утга санаа нь бол нэгдүгээр тэн чинь төр улстай бид нар гадаад бодлого дээр төр улс маань юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг тодорхой ярьж өгч байгаа. Дээр нь зөвлөмж тэнд ярьж хүмүүс бол өөрийнхөө зөвлөмжийг өгч байгаа. Санаа оноогоо илэрхийлж байна. Тэгэхээр энэ нь бол Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаанд бол тусгалаа олдог байх ёстой л доо. Тэр утгаараа бол яаж холбогдолтой. Дээр нь мэдээж хэрэг манай ард иргэд ерөөсөө одоо Евразийн аюулгүй байдал, за энэ Украины асуудалч бай, ямар ч асуудалч бай. Ер нь энэ эрдэмтэн мэрэгд ахмад дипломатчууд юу бодож явдгийм бэ гэдгийг сонсоод бас нэг тодорхой мэдээлэл авах нэг чухал. Тэгээд тэрнийхээ дараа өөрсдийнхөө
үзэл бодлоо илэрхийлдэг. Өөрөөсөө мэдлэгтэй болж ээж юм ярих нь их зүйтэй гэж би бодож байгаа. Ягаад гэвэл одоо манай энэ подкаст энэ одоо энэ хэвлэл мэдээлэл ялангуяа сошиал медиагаар манай энэ залуучууд хүмүүс ер нь янз бүрийн мэдээллийг одоо сонсцоход хагас дутуу сонсцоход одоо тийм үнэхээр асуудлаа ойлгохгүй байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд энд янз бүрийн одоо сонин одоо хүн ярмааргүй юмнуудыг ярьж байгаа бичиж ярьдаг юм байна лээ. Тэр одоо үнэхээр энэ манай монголчуудын манай залуучуудын энэ үнэхээр энэ хандаж байгаа хандлага нь их л эвгүй надад харагдаж ирж байна. Тэгэхээр энэ дээр бол их олон янзын асуудал байгаа л да. Энэ тухай ярих юм бол бүр олон ч юм ярмаар санагдаж байна. Гэхдээ ялангуяа гадаад бодлого энэ аюулгүй байдлын сэдвэр тэглгүй яах вэ? Тэ энэ дээр чинь бол их тийм болгоомжтой юм ярьдаг байх хэвээр бас юм бодож ярьж явах хэвээр гэж би хэлэх гэж байна л да. Тийм учраас тэр утгаараа бол насан туршдаа энэ ажлыг чинь хийгээд явж байгаа юмаа мэддэг улсуудын хэлж байгаа юмнуудыг бол сайтар бас сонсож бас ойлгохыг хүсэх хэрэгтэй. Тий. Тэр утгаараа зарим нь бол ойлгохыг хүсдэггүй юм шиг байна л бүр тэр байтугай. Тэр утгаараа өчигдрийн тэр хурал бол нэг тийм маш чухал сургалтын гэх юм уу хамтын ажиллагааны мэдлэгийн хамтын ажиллагааны нэг тийм чухал талбар боллоо гэж хэлж байна уу тийм яриа байхгүй. Тийм учраас одоо манай улсын хурлын гишүүд ч гэсэн хэд хэдэн хүн орж байгаа харагдсан. Тийм тэр бол маш сайн. Түрүүчийн 1 сард болсон хуралд бол төдийлөн одоо улсын хурлын гишүүд орж ирж байгаа хүмүүс нэг олон харагдаагүй. Харин энэ удаад бол хэд хэдэн одоо манай улсын хурлын гишүүнд оролцож байгаа нь харагдсан учраас би бол тэнд их талархалтайгаар хүлээж авсан. Тэгээд мэдээж хэрэг өрөөнөөс сонсож байгаа байх. Надад бол тэмүүлэн дарга өөрөө хэлэхдээ одоо монитороор одоо ийм хурал явж байгаа шүү гэдгийг бүгдээрэнд нь мэдээ өгсөн байна лээ. Тийм учраас би бол манай улсын хурлын гишүүд бас үздсэн байх, бас өөрсдөө юм ойлгож авсан байх гэж найдаж байна. За баярлалаа. Өчигдрийн хуралдааны хувьд тийм чухал хурал болж их сайхан хурал болсон тий. За тэгэхээр Шхабын сэдв рүүгээ орё. За. Ерчим 1990 оны Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэд нэртэй. Шанхай хамтын ажиллагаа. Байгууллага. Тэгэхдээ энэний өмнө Шанхай 5 гэд нэртэй байгуулагдаж байсан. Энэ нь бол аль одоо 1996 онд Шанхай 5 гэдэг нэрээр энэ бүлэг улс бий болсон. Тэгэхээр анхдаа бол одоо Оросын холбооны улс, бүгд найрамд Хятад ард улс, Казахстан, Кыргызстан, Тажикстан гэдэг энэ 5 улс одоо хоорондоо ерөөсөө ийм одоо байгууллага бий болгоё гэсэн санаа үүсээд тэгээд ингээд байгуулсан байгаа юм. Тэгэхдээ энэ нь бол гол зорилго нь хөлийн маргаан гаргахгүй байх. Янз бүрийн асуудал бас гардаг юм байна л л дээ. Бас тэр чарга байхгүй байх. Энд чинь 96 он гэ бодоод үзтээ 90 онд одоо зөвлөл холбоо тулс задарсан. Тэгээ энэ чи одоо 15 бие даасан бүгд найрамдах улс бий боллоо шүү дээ. Тийм тэр цоошин улс бий болсон. Бие даасан тусгаар тогтносон улс бий болсон. Тэгэхээр тэн дээр чинь хөлийн маргаан гарахгүй байна гэж байхгүй л дээ. Тийм. Гэхдээ энэ чинь нэг тийм дайсансан тиймэрхүү юм би ярихгүй байна л да. Хөлийн янз бүрийн асуудлууд гарч болж шгүй. Зарим газар одоо жишээл хэл нь хаагаараа явж гинүү байж тэрнийг мэдгүй ч байсан байхыг бол би үгүйсэхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас янз бүрийн маргаан гаргахгүй байх, асуудлуудыг хоорондоо уулзаж ярилцж байгаа шийдвэрлэдэг байсан. Энэ үднээс энэ Шанхай 5 гэж анх байгуулагдаж байсан. Тэгэхээр энэ хамтарсан одоо энэ хөлийн бүсэд энэ цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний тухай бүр хэлэлцээр хоорондоо байгуулсан байна лээ. Энэ бол маш их ач холбогдолтой. Тэгээд эн чинь жилийн дараа хөлийн бүс дэх зэвсэг хүчний тоог хорогдуулах тухай хэлэлцээр бас байгуулсан байна лээ. Тэгэхээр ингээд хоёр том хэлэлцээр байгуулчихад явж исэн. Тэгээд 4 жилийн дараа 2000 онд Узбекистан энэ байгууллагад гишүүнээр хэлсэн. Тэгээд Узбекистан элсний дараа 2001 онд Шанхайд Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж бүр нэрээр одоо энэ байгууллага бий болсон. Тэгэхээр манайхан заримдаа одоо Шанхайд байгуулагдсан гэхээр Хятадын байгууллага гэж ойлгоод байдгийн тийм болвол биш шүү. Энэ тухай би бол урд өмнө бас яриа
ярилцлага дээрээ бол системдэглэж ярьж байсан. Тэгэхээр энийг бол одоо хятадын байгууллага гэж нэрлэж болохгүй. Энэ бол олон улсын байгууллага. Тэ. Одоо энэ чинь би дараа нь яг бүтэц нарийн ширийн юмнуудыг ярьж одоохон ярьж өгнө. Тэгэхээр энэ чинь одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэд нэрээр 2001 онд байгуулагдсан гэсэн үг. Одоо тэгээд 6 улс анх одоо энэ байгууллага бий болсноор 6 улс орж байгаа. Тэгээд жилийн дараа мэдээж хэрэг энэ байгууллага чинь өөрийнхөө үндсэн баримтчийг боловсруулж гаргасан. Тэр нь одоо харт гэд нэртэй. Харт. Одоо гэрэл гэсэн үг л дээ. Нэг осондоо. Тэгээд энд дараа нь тэр чинь нэгэнт одоо олон улсын байгууллага бий болгож байгаа юм чинь бүх нарийн ширийн асуудлуудаа бол ярилцаад нийтдээ бол 25 хууль зүйн бичиг баримт гаргасан юм байна лээ. Энэ нь бол одоо тэр байгууллага нарийн бичгийн дарга нарын одоо бүтэц гэж одоо маш нарийн олон асуудлууд байгаа. Энэ бүгдийг одоо багтаасан 25 хууль зүйн баримт бичиг боловсруулсан юм байна лээ. Дээр нь бас энэ байгууллага дотор бас нэг шинэ салбар байгууллага бий болсон. Тэр нь бол терроризмын эсрэг одоо тэмцэх бүсийн байгууллага гэж. Тэрнийх нь одоо төв нь Ташкентад байдаг. Узбекистанд. Ийм байгууллага бий болсон. Энэ терроризмын асуудал бас байх нь арга байхгүй. Ягаад гэвэл ерөөсөө эн чинь Афганистанаас бол одоо бид бүгд л мэдж байгаа бах одоо бас их нөгөө мансууруулах бодис тээвэрлдэг ийш нь яадаг. Тэгэл терроризмтай холбоотой янз бүрийн асуудлууд бол гардаг. Тийм учраас бол энийг ийм асуудлууд гардаг учраас бүр зориудаар энэ асуудлыг бүр одоо нарийн хвчлэн судалж тэгээд тодорхой одоо зөвлөмж илтгэл айлтгал гаргаж яадаг санал онол боловсруулж яадаг тусгай бүр байгуулсан байна лээ. Энэний цаана бол учир начиртай мэдээж хэрэг байсан байж таараа. За манайх бол энэ байгууллага бол батлан хамгаалах холбоотны шин чанар байхгүй байгууллага гэдгийг энд би онцлог тэмдэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл манайхан зарим нь бол ерөөсөө энэ байгууллага чинь улс төр цэргийн холбоо гэж ярих гэдэг юм байна лээ. Тэгэхээр бол тийм юм биш. Энэ холбоо биш. Тийм болохоор энд бол одоо цэргийн холбоо гэж одоо бид нэр зарим нь ярих гээд байдаг нь бол ор үндэсгүй гэж би хэлэх гэж байна. За энэ дээр би яагаад холбоо биш гэдгийг бас ганц хоёр жишээгээр тайлбарлаад өгье. Нэгдүгээр бүгд найрамдах хятад ард улс өөрөө хэд хэдэн удаа зөвл Оросын холбооны улстай холбоотны гэрээ байгуулахгүй гэдгээ бүр албан ёсоор мэдэгдэжсэн. Одоо стратегийн түншлэлийн харилцаатай байгаа. Одоо бүр хамгийн дээд түвшиндээ хүрсэн. Тэгэхээр энэ бол холбоотны харилцаа биш. Би жишээ хэлье л да. Америкийн нэгдсэн улс Японтой, Өмнөд Солонгостой холбоотны харилцаатай. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ аль нэгэн улс Япон юм уу эсвэл Өмнөд Солонгосын эсрэг одоо цэргийн хүчээр дайралт хийх юм бол үүнийг Америкийн нэгдсэн улсын эсрэг дан үүсгэж яах гэж үздэг. Тэр утгаараа энэ хоёр улсыг Америкийн нэгдсэн улс хамгаална гэсэн холбоотны үүрэг хүлээсэн байж байгаа. Энэ хоёр бол тусдаа асуудал. Тийм учраас одоо нөгөө цөмийн нөгөө шүхэр Америкийн нэгдсэн улсын цөмийн шүхэр Өмнөд Солонгос Япон дээгүүр байгаа гэж ойлгож болно. Ийм учир начиртай юм. Тэгэхээр дээр нь хоёрдугаарт яагаад энэ холбоотны шин чанартай биш вэ гэдэг учир шалтгаан нь бас үүтэй холбоотой. Энэтхэг Пакистан, Иран зэрэг одоо орнууд энд гишүүнээр илтсэн байгаа. Гишүүнээр илтсэн байгаа. Бүгдээр энэ гурван улс чинь гурвуулаа эвсэл үүдэх хөдөлгөөний бүр өргөт гишүүн. Эвсэл үүдэх хөдөлгөөнийг 60-аад оны ихээр байгуулсныг бол та нар мэдж байгаа бах. Тэгэхээр энд бол аль нэгэн цэргийн эвсэлд нэгдэхгүй гэсэн суур юутай. Монгол улс мөн адилхан 1992 онд эвсэл үүдэх хөдөлгөөнд гишүүнээр илссэн. Тийм учраас Монгол улс бол жишээлбэл энэ байгууллагад ороход ямар нэгэн асуудал гарах ёсгүй байхгүй юу? Энийг бас тэгж ойлгох хэрэгтэй.
За энэ дээр бол би нэг юм хэлдэг манайхны одоо зарим улсууд бүр улс төрчиж байгаа зарим бүр дипломат удаж тэгж ярьдаг юм байна лээ. Энэ одоо цэргийн эвсэл ер нь орчих юм бол гарч чадахгүй гэж. Энэ бол ор үндэсгүй асуудал. Ор үндэсгүй асуудал. Нэгдүгээр орчихвол гарч чадахгүй гэж ярьдаг ийм явган яриа гараад байдаг. Гэтэл энэ байгууллагын чинь үндсэн баримт бичигт нь тодорхой бичээстэй байж байгаа шүү дээ. Энэ байгууллагаас ямар ч улс, гишүүн улс гарах бүрэн эрхтэй гэж. Тэр ийм заалт байсаар байтал манай зарим улсууд нэг орчих юм бол гар хөлөөрөө ингээд уюулчих нь. Тэгээ одоо гарч чадхаа байчин гэж юм ярьдаг. Тэгэд ийм бол ор үндэсгүй юм шүү гэдгийг би дахиад давтаад хэлье. Би энэ тухай телевизээр, сошиал медиагаар нэг бус удаа ярьж ийсэн. Тэгээ энийг би дахиад давтаад ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. За ингээд эн чинь анх 5 байсан, дараа нь Узбекистанаар 6 болсон. Өнөөдрийн байдлаар энэ байгууллага 10 улстай, 10 улс гишүүнтэй, 10 улсын гишүүнтэй байгаа. Энд бол жишээл Беларусь орсон байгаа. За тэгээ Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Пакистан, Оросын холбооны улс, Тажикстан, Узбекистан гэд энэ 10 улс өнөөдөр энэ байгууллагын гишүүн орнууд байж байгаа. За манай улс бол та нар мэдж байгаа 2004 онд энэ байгууллагад ажиглагчаар орсон. Тий. За энэ тухай би дараа нь товчхон ярьж байна. Одоо бол Афганистан бас дараа нь орсон ажиглагчаар. Түүнээс гадна бас өөр статустай улсууд байдаг. Тэр нь нөгөө яриа хэлцээний түнш гэж. Тэр юм улс одоо өнөөдөр 15 байна. Одоо жишээл Турк, Египт, Кувейт, Катар, Балб, Лаос, Азербайджан зэрэг орнууд энэ байгууллагад яриа хэлцээний түншин статустай байгаа. За энэ байгууллага одоо байгууллагын гол зорилго бол энэ итгэлцлийг бэхжүүлэх, за тэгээд бүсийн инх тайван аюулгүй байдлыг хангах, терроризм, салган тусгаарлах болон хэт даврах үзэлтэд тэмцэх, худалдаа эдийн засаг, батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи, эрчим хүч, байгаль хамгаалах, боловсрол зэрэг их олон салбарт хамтан ажиллагаа явуулдаг ийм байгууллага бий болсон байхгүй юу. Энэ дээр би нэг юм нэмж хэлье л да. Зарим хүмүүс ингэдэг. Энэ чи баг нэгдсэн үндэсний байгууллага шиг баахан олон асуудал хилцдэг гэж. Тэгэхээр энэ чинь байна шүү дээ. Энэ байгууллага чинь их олон асуудлыг хилцээд тэгээ эн чинь салбарын яамдын сайд нар нь уулздаг байхгүй юу. Тэгээ эн чинь хамтын ажиллагааныхаа асуудлуудыг ярьдаг. Тэгээд бүсийн хэмжээнд энд чинь одоо жишээ нь ямар чиглэлээр хамтарч ажиллах уу гэдгээ ярьдаг байхгүй юу. Энэ бол бүсийн байгууллага л да. Тэгэхдээ эн чинь бүр бүсийн байгууллагаар зогсохгүй эн чинь одоо бүр Беларусь чинь жишээл Европт байдаг байгууллага орчихсон ба шүү дээ, гишүүнээр орчихсон байна. Тэгэхээр эн чинь илүү тэлээд явж гэнэ гэсэн үг л дээ. Өнөөдөр бид нэр Евразийн аюулгүй байдлын асуудлыг ярьж штэ. Бид нар зөвхөн Азийн аюулгүй байдлыг ярихгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр Европ, Азийн аюулгүй байдлын асуудал чинь үндсэндээ нэг болчиход байна. Энийг бид нар анхаарч авах хэрэгтэй. Тийм учраас бид одоо өчигдрийн болсон хурлын чинь гол нэр нь Евразийн аюулгүй байдал гэдгийг оруулсан гэдэг нэрээр энэ хурлыг зохион байгуулсан. Тэгэхээр энэ дээр бол Европын аюулгүй байдал, Азийн аюулгүй байдал энэ хоёр чинь салшгүй холбоотой шүү гэдэг үзэл санаа нь энэний цаана явж байгаа юм а. Тийм учраас энэ талаас нь бас ойлгохыг хүсэж байна. Тэгэхдээ эн чинь та нар аваад үзэлтэй. Дандаа Монголыг тойрсон улсууд байгаа биз дээ. Тэгэхээр өнөөдөр манайх энэ улсад одоо энэ байгууллагууд бол гишүүнээр ороогүй байгаа. За бүтцийн яри. Өнөөдөр энэ бол төрийн тэргүүнэрийн зөвлөл гэж байна. Засгийн тэргүүнэрийн зөвлөл гэж байна. Гадаад хэргийн сайд нарын зөвлөл гэж байна. Тэгээд тэр асуудлаараа яамдынхан сайд нар нь ирж бас уулзалт хийдэг тухайн. Одоо жишээл боловсрол бол боловсролын сайд нар, байгаль орчин бол байгаль орчны сайд нар ч юм уу ирээд хамтын ажиллагааны асуудлуудыг ярьдаг. Энэ байгууллагадад нэг удаагүй л дээ. Одоо зарим нь бас ийм ярьдаг юм л да. Одоо ингээд энэ ямар үр дүнтэй юм, ямар хэрэг байгаа юм гэж. Тэ. Тухайн үед одоогоос одоо би санаж байна да 80 90 донд ч гэсэн
зарим одоо улсууд, зарим мэрэгжлийн ч байсан улсууд үгүй тэгвэл энэ нэгдсэн үндэсний байгууллага ямар ач холбогдолтой юм бэ? Хэрвээ зөвлөмжл гаргаж байгаа юм бол ийм байгууллага байгаад яах гэсэн гэж. Тэгэхээр энэ дээр нэг юм бодох хэрэгтэй л дээ. Энэ чинь 193 улс. Энэ дээр чинь ирж хүмүүс улс орнууд чинь өөрийнх нь байр суурийг илэрхийлж байна. Энэ дээр яриа хөөрөө явуулж байна. Энэ чинь нэг ёсондоо том яриа хэлцээний том механизм байгаа. Энэ дээр эн чинь зөв нэг нэгийгээ зөв ойлгодог, нэг нэгнтэйгээ ярилцдаг асуудал чинь хамгийн чухал. Яагаад бид нар дандаа одоо итгэлцлийн тухай ярьж байна вэ? Итгэлцэл байхгүй байгаа учраас энэ даан дажин чинь гарч байгаа биз дээ. Тэгэхээр энэ чинь итгэлцлийг бэхжүүлдэг, итгэлцлийг бий болгодог байгууллага чинь байгууллагын хамгийн гол байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллага байна. Дээр нь эн чинь одоо мөн адилхан одоо жишээл Шанхай хамт ажиллагааны байгууллага чинь бүсийн байгууллагууд байж л шүү дээ. Энэ тэндүү. Тэгэхээр энэ байгууллагууд чинь хоорондоо ингээд энэ яагаад ийм байгууллагууд бий болж байгаа юм бэ гэхээр хоорондоо ярьдаг, хөөрдөг, асуудлыг аятаа нэг нэгнийхээ байр суурийг харгалзан үзсний үндсэн дээр шийдвэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл энэ байгууллага олигтой шийдвэр гаргахгүй байна. Ийм байгууллагаар яах юм бэ гэж ярьдаг нь өөрөө учир начир байхгүй байхгүй юу? Учир дутагдaltaй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол хувийн хувьд ч гэсэнтэй ялгаа байхгүй. Одоо чи битээр ингээл уулзаад ярьж яадаг. Уулзаад ярихгүй бол чи битээр нэгнийгээ ойлгох уу? Тэр цаана нэг нэгнтэйгээ уулздаггүй өөрийгөө тусгаарлцсан сууя гэж бодъё л да. Тэгэл нэг хүн очиод нэг хүн чихэнд чинь нэг юм шигвэндэг. Миний чихэнд чиний эсрэг нэг юм шигвэнчдэг. Итгэлийн тухай, итгэлцлийн тухай асуудал байхгүй болно үст. Тэгэхээр өнөөдөр чинь энэ олон улс орнууд чинь хоорондоо ярьдаг механизм чинь тэр утгаараа их чухал ач холбогдол байхгүй. Тэгэхээр улс төрийн ач холбогдол юм болгоноос төгрөг мөнгө гэж бодож болдоггүй байхгүй юу? Тийм учраас энэ талаас нь одоо бодолцож явах хэрэгтэй юм аа. Юмаа ярьж явахдаа бол энэ санааг бол заавал санаанд энэ үзэл бодлыг маань санаанд авч явах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ за тэгээд бүцтэй холбогдуулаад ярихад бол одоо үндэсний зохицуулагчдын зөвлөл гэж байдаг. Өөрөөр хэлбэл гишүүн орнууд нь бол өөрийнхөө одоо жишээл аль нэгэн яаманд голтол бодвол гадаад хэргийн яамн дээр тусгаад одоо шхабын асуудлыг хариуцсан координатор, зохицуулагч байдаг. Тий. За энэ координатортай чинь бол одоо янз бүрийн асуудал гарлаа гэхэд энэ хүнээр чинь дамжуулт засгийн газартай холбогддог байхгүй юу? Тий. Тэгээд энэ байгууллага чинь өөрөө нарийн бичгийн дарга нарын газартай. Одоо нэгдсэн үндэсний байгууллага нарийн бичгийн дарга нарын газартай шүү дээ. 15-аас 17 мянган хүн ажилладаг юм. Нэгдсэн үндэсний байгууллага их олон салбартай шүү дээ. Тий. Тэгэхээр энэ чинь бол чиглэлээр ингээ ажилладаг. Тэгэхээр энэ байгууллага чинь одоо тэр их л олон асуудал хилцдэг учраас тийм олон улсын олон байгууллагууд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл нэгдсэн үндэсний байгууллага чинь дэлхийн бүх одоо твүүдэд өөрийн бүсийн байгууллагуудтай. Тий. Энийг бодолцож яах хэрэгтэй. Дээр нь одоо жишээл манайх нөгөө энкиг сахиг зэвсэг түчин гэдээ байдаг шүү дээ. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлөөс шийдвэр гаргаад тэгээ одоо хямралтай улс орнуудад дэмжлэг тусалцаа үзүүлэх, дайныг зогсоох, дайны одоо жишээлбэл янз бүрийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоотсон үед тэнийг мониторинг хийж хяналтандаа байлгаж яадаг. Энэ тэгээд тэнд чинь зэвсэг түвшний улс орнууд нийлүүлдэг байхгүй юу? Манай улс чинь одоо 2000-ад оны эхнээс энэ ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тэрнээс өмнө бол бэлтгэл ажил явагдсан. Тэгээ одоо өнөөдөр та нар мэдж байгаа шүү дээ. Энд чинь зөндөл мэдээлэл гардаг. Манай одоо энкиг сахиулагч нар одоо дэлхийн олон төвд, олон оронд очиж энэ ажлыг бол нэр төртөө биелүүлж исэн. Одоо ч биелүүлж байгаа. Тийм учраас энэ бол бас их тийм чухал ажил бүгдэлтэй. Энэ бол бодиттой. Олон улсын их тайван аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж байна. Монгол улс төр дотор бол бодиттой хувь нэмэр оруулаад явж байгаа улс гэдэг талаас нь бодох хэрэгтэй л дээ. Тий. Тэгээд одоо нарийн бичгийн дарга нарын газар гэдэг маань одоо байнгын ажиллагаатай. Энэ нарийн бичгийн дарга нарын газар бол жишээлбэл ерөнхий нарийн бичгийн дарга нь энэ ажлыг зохион байгуулад явдаг. Тий. Тэгээ 3 жилээр томилогддог юм байна лээ. Тэгээд энэ даргын ажлыг 3 жил хийн. Тэгээд ротацийн шугамаар дараагийнхаа улсуудад энэ ажлаа өгөөд явдаг. Дахин сонгогдож болдоггүй. Тий. Ийм юутай юм байна лээ. Тэгэхээр
Энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улсад одоо ер нь оролцох хэрэгтэй. Тэр үед одоо жишээлбэл намайг гадаадын яамд ажиллаж явах үед би бол 2000-аас 2004 онд энэ байгууллагыг бол даргалж ирсэн л да. Тэр үед яг энэ асуудал гарч ирж байсан. Тэгэхэд би одоо санаж байна 2001 онд байна уу да. Би Бээжинд нэг ажиллаар очоод тэр үед ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Хятадын элчин сайд байсан. Их сайхан орсоор ярьдаг хүн байна лээ. Тэ. Тэр хүн намайг хүлээж аваад уулзаад тэгээд газрын зурган дээр Монгол орныг харуулж байгаа юм. Тэгсэн Монгол орн чинь одоо ингээ ганцаархнаа цагаан толб гэж надад бүр үзүүлсэн. Одоо энэ цагаан толб гэдэг бүр цагаан толб харуулсан. Гишүүн биш гэдэг утгаар. Тэгээ одоо яг энэ байгууллагт чинь бүр зайлшгүй Монгол улс байх ёстой юм биш үү гэж ярьж байсан. Тэр үед яг хөө бид нар мэдээж хэрэг аливаа нэгэн байгууллагад орноо эснэ гэдэг бол чинь бид нар чинь нарийн хвчнээ судлах ёстой шүү дээ. Засгийн газрын байр суурийг тодорхойлох хэрэгтэй болно. Тэгээд тэрнийг судлаад засгийн газрын шийдвэрээ гаргаад тэгээд одоо элсгүй байх уу гэдгийг шийддэг. Тийм. Тэгэхээр би тэр үед бол мэдээж хэрэг надад тийм асуудлыг тавихад бол би ингэж ясэл да. Одоо нэгдүгürt бид нэр судалж байгаа. Тэгээ энэ ажил чинь тэгээд зүгээр 1-2 хоногийн дотор хийгддэг ажил биш. Нарийн хвчлэн судлана, үйл ажиллагааг энэ харна, ямар шийдвэр гаргаж ийн үү. Энэ бүх юмнуудыг харсны үндсэн дээр за энэ байгууллагатай бид нар ингэж хамтарч ажиллах хэрэгтэй юм гэдэг бидний Монголын засгийн газрын байр суурь бий болох хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрний чинь бид нар өөрсдөө судалж байсан. Тэгээ би тухайн үедээ бүр хэлж байсан. Бид ойлголоо. Үнэхээр бид нар бол хамтарч ажиллах ёстой юм байна. Гагцгүй эхлээд бид нар эхний шат болгоод бид нар энд чинь одоо зочин юм уу одоо эсвэл юугаар ажиглагчаар оролцъё гэсэн. Тэгээд ингээд яриа хөөрөний дунд Монгол улсыг одоо бид нар чинь анхны 2004 онд анхны зочин биш ажиглагч болсон. Ажиглагч болон зочин ч бас ялгаатай. Зочин болвол зүгээр очиод суугаал сонсохоос биш оролцох эрх байхгүй. Ажиглагч орон болвол зүгээр ороод сонсох бас биш. Оролцох хэрэгтэй байдаг байхгүй юу? Нэгд. Хоёрдугаарт төрөл бүрлийн ажлын хэсэг, төрөл бүрлийн үйл ажиллагаанд нь оролцоод янз бүрийн төсөл хэрэгжүүлэхэд нь оролцох бас боломжтой байдаг байхгүй юу? Шийдвэр гаргахад бол ажиглагч улс оролцох эрх байдаг. Тэ. Ялгаа нь тэр. Тэгэхээр 2004 онд Узбекистанд дээд хэмжээний одоо уулзалт болсон. Тэгээ би тэнд одоо засгийн газрын шийдвэр гарсан. Тэгээд засгийн газрын шийдвэр гарсны үндсэн дээр би гадаад хэргийн сайдын хуваар Ташкентод очиод хуралд нь оролцоод тэн дээр одоо үг хэлээд тэгээд Монгол улсыг Шанхай хамт ажиллагааны байгууллагын ажиглагчаар тэнд сонгосон. Тэгээд одоо саяхан хүртэл бид нар ажиглагчаар явж байсан. Одоо харин би нэг юм хэлье. Сая Бээжинд Кенжинд болсон шаабын хурал байгаа. Дээд хэмжээний. Өнөө жил. Одоо саяхан одоо ер нь 11 сард байна уу да. 11 сарын дундуур байна уу? Эсвэл дундуур байна уу да. Сая одоо хурал нь боллоо шүү дээ. Тэ. Тэн дээр Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөг очсон. Энэ дээр нэг чухал асуудал шийдэгдсэн. Зарчмын шийдвэр гарсан. Тэр маш чухал. Тэр нь бол ерөөсөө Оросоос Хятад руу очиж байгаа баригдах ёстой хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр тавихаар шийдвэрлсэн. Энэ асуудал байна шүү дээ. Шинэ асуудал биш шүү дээ. Их олон жил яригдж байсан асуудал. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр их олон жил яригдж байсан чи яагаад ийм их олон жил яригдваа гэдэг чинь Монгол улсын байр суурьтай тодорхой хэмжээгээр холбоотой байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энд нар чинь бас биднэрт төдийлөн итгэхгүй байна шүү дээ. Жишээлбэл Монгол улсын нутаг дэвсгэрээр энэ хийн хоолойг одоо тавилаа гэхэд манайх одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар энэ ажилд нь саад дотор учруулад ингээд явах юм бол Хятад Оросын ажилд саад болно то. Тэгэхээр эдгээр чинь тэнэглэж байгаа байхгүй юу? Ер нь Монголд итгэж болох уу үгүй юу гэдэг асуудал гарч ирж байна да. Тэ. Тэгэхээр бид нар нэгдүгээр гишүүн биш. Тэгсэн мөртлөө ийм том чухал мега төслийг монголоор дамжуулах нь
Орос хятад хоёрт одоо жишээлбэл ямар нэгэн одоо сөрөг нөлөөлөл үзүүлэх үгүй юу гэдгийг энийг чинь заавал хардаг байхгүй юу? Улс төрийн шийдвэр байх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудал шийдэгдэхгүй их олон жил өнгөрсөн байхгүй юу? Би бол сүүлийн одоо 2004 оноос ч хойш одоо өнөөдөр 2025 он 24 жил ажиглагчийн статустай Монгол улс явж ирсэн. Би одоогоос 10 хэдэн жилийн өмнөөс эхлээл албан ёсоор энэ байгууллагад гишүүнээр хэлсгэн зүйтэй гэдгийг олон удаа ярьж байгаа. Манай засгийн газар сонсохгүй өдийг хүрсэн. Заавал хэлсэх ёстой. Элсчих юм бол асуудал иймэрхүү нөгөө тэр нэг нэгэндээ итгэхгүй байх асуудал чинь өөр аяндаа байхгүй болдог байхгүй юу? Тэгэхээр би түрүүхэн тодорхой хэллээ шүү дээ. Яагаад бид нар хэлсгүй одоо хүртэл явж байгаа юм гэхээр энэ байгууллага чинь бид нар л мангаа шиг харагдаад мангаа шиг яриад байдаг байхгүй юу? Энэ чинь мангаа биш ээ гэдгийг би сүүлийн 15-6 жил ярьж байгаа. Энэ тэмдгөө ярьж байгаа. Даанч харамсалтай нь сонсдог хүн байхгүй төр засагт. Тэгэхээр одоо энэ байдал би өөрчлөгдөх байх гэж би найдаж байна. Би тухайн үед нэлээд хэдэн жилийн өмнө би нэг подкастаар ярьж исэн. Би хэлж исэн. Манайх Монгол улс энэ байгууллагад элсэх асуудал бол ерөөсөө энэ цаг хугацааны асуудал. Элсчил таараа. Харин элсэхдээ бид нар аль болохоор эртхэн элсэх нь зүйтэй. Нэр төртөө орох хэрэгтэй шүү дээ. Хавчигдаж, шахуулж орох биш. Нэр төртөө орох хэрэгтэй. Тэгэхээр энэ нэр төрөө алдсан шүү энэ байдлаар яваад байх юм бол гэдгийг би засгийн газрынханд ч хэлж байсан. Телевиз радиогоор янз бүр ярьцгааг өгч явахдаа энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Тэгэхээр энэ дээр бол одоо засаг төр маань анхаараасай. Энэ янз бүрийн хэрэгтэй хэрэггүй ярианаас жоохон холхон байгаасай л гэж би бодож байна. Тэгэхээр өчигдрийн энэ Евразийн аюулгүй байдлын асуудлыг одоо бид нар хэлцэж яхад би тэн дээр бас өөрийнхөө байр суурийг дахиж илэрхийлсэн. Яагаад Шанхай хамт ажиллагааны байгууллагад Монгол улс байх ёстой юм бэ гэдгийг хэлсэн. Бас тэн дээр бол одоо манай зарим судлаачид тухайлбал профессор хэн доктор Гөлгөө одоо манай том эдийн засагч хүн. Тэр хүн одоо өчигдөр их сайхан илтгэл тавьсан. Ер нь өчигдрийн тавьсан илтгэлүүд бол надад их таалагдсан. Үнэхээр одоо тал талаас нь бодсон онлайн асуудлуудын яриад, тэгээд практик асуудлуудын яриад, тэгээд ер нь Монгол улс яах ёстой юм бэ гэдгийг бас ярьсан. Тэр утгаараа бол энэ хурал би их ажил бүгдэлтэй сайхан хурал болсон болоо гэж бодож байгаа. Тэгэхээр одоо энэ хурлаас бас тодорхой зөвлөмж бас манай засгийн газар тэгээ манай одоо жишээлбэл дээд байгууллагуудад улсын хуралд ерөнхийлөгчийн газар энэ зөвлөмж бас очих бах. Тэд нар маань бас энэ хурлын бас дүн шинжилгээ гаргасан дүн шинжилгээ зөвлөмжийг бас их тийм тал талаас нь бас авч үзээд бас тодорхой шийдвэр гаргах болов гэж би одоо их найдаж байгаа. Тэгэхээр цаг хугацаа өнгөрч юм шүү. Өнөөдөр дэлхийн ертөнцийн ямар их хурдцтай хөгжиж байна вэ? Бид нар дандаа хоошоо суугаад байгаа шүү дээ. Нэг ганц хоёр улсын төр засгийн тэргүүнийг хүлээж авах, ганц хоёр улсын улс руу төр засгийн тэргүүнийг явах энэ чухал. Би тэрнийг үүсэхгүй байна. Хэрэгтэй. Гэхдээ энэ олон улсын чинь чухал одоо байгууллагуудад чинь бид нэр өөрсдөө ороод тийм идэвхтэй тоглогч болж явах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бид нар анхаарахгүй. Би өчигдөр бас нэг шүүмжлэлтэй хандаж ирсэн уучлаарай. Юу байсан? Эвсэлүүд хөдөлгөөн бид нар чи хөгжиж байгаа улс. Эвсэл нэгдэх хөдөлгөөнд чинь 140 гаруй улс ордог. Эдийн засгийн асуудал хариуцсан одоо хөгжиж байгаа орнуудын 77-гийн бүлэг гэж байдаг. Тэнд чи одоо 150-аад улс байгаа. Бид нар Монгол улс чинь энэ байгууллагуудын чинь юу? Гишүүн. Заримд нь ер нь одоо орхоо байцсан, ач холбогдол өхөө байцсан шахуу юм харагдаад байна лээ. Гэхдээ ашгүй харин өчигдөр сайдын зөвлөх нэг залуу надад хэлж яан лээ. Эрдэнэчулуунгаа манайх өвсөл нэгдэг орнуудын сайд дарга нарын зөвлөгөөнд бас оролцож байгаа гэсэн юм ярьж яан лээ. Би лав манай хэвлэл мэдээлэлд энэ тухайн мэдээлэл гарч ирснийг огт мэдэхгүй байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр эн чинь үндсэндээ Монгол улс эвсэл нэгдэх хөдөлгөөнд ордоггүй юм шиг. Энд дэлхийд одоо эн чинь тэр дийлэнх олон гуцсуу чи эвсэл нэгдэг орнууд хөгжиж байгаа орнууд байгаа шүү дээ. Монгол орн чинь өөрөө хөгжиж байгаа улс. Нэлээд дорой эдийн засгийн хөвд гэж ярих юм бол. Тийм байж ээж одоо энэ хөгжиж байгаа орнуудтайгаа хамт
энэ хурал зөвлөгөөнд оролцдог, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг, шийдвэрийн гаргахад нь нөлөөлдөг ийм л байх ёстой шүү дээ. Тэ? Одоо жишээл эвсэл нэгдээгүй орнуудын хурал зөвлөгөөнд би нэг бус удаа орж исэн. Тэ. Тэнд бол тэгэл одоо жишээлбэл Монголын одоо цөмийн зэвсэггүй статусын асуудлыг бид нар байнга оруулаад л төгсгөлийн баримт өчгт нь батлуулаад явж исэн шүү дээ. Одоо байхгүй шүү дээ тэр. Юу ч байхгүй. Тухайн улс нь өөрөө оролцож, идэвхтэй оролцож, санаа бодлоо илэрхийлж, өөрийнхөө байр суурийг тэнд шийдвэрт нь тусгуулахын тулд ажиллахгүй болвол хинч дараа нь тоохгүй шүү дээ. Эвсэлдүүлдэг төлөвлөгөөнийхэн хөдөлгөөний эвслийнхэн гэх үү одоогийн нөгөө дэлхийн өмнөдийн хүчин дотор бас гол хүрэгтэй байгаа. Гэхдээ ерөөсөө тэр чинь байхгүй юу? Одоо манайх чинь нөгөө Global South гэж одоо дэлхий дээр ярьдаг болчих. Тэр чинь эвсэл хөдөлгөөн 77-гийн бүлэг энэ нь орно шүү дээ. Энэ тэнд чинь нэмж хасах юм ерөөсөө байхгүй. Хүчний урсгал тийшээ гэргэж байна. Тийм шүү дээ. Тэгэхээр эн чинь би тухайн үед хоёулаа нөгөө Нобелийн 80 жилийн ойтой холбогдуулаад ярьж байхад энэ тухай би бас хөндөж ярьж ирсэн шүү дээ. Тэр чинь 60-аад оноос эхлээд энэ чинь нөгөө колоничлал чинь дэлхийд даяар устаад тэгэл 70-80 улс чинь тэгэл нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болсон шүү дээ. Тэр үед чинь жинхэнэ нөгөө хүчний баланс өөрчлөгдөд нэгдсэн үндэсний байгууллага чинь жинхэнэ ёсороо ажиллаж эхэлсэн шүү дээ. Тий. Энийг бол одоо энэ тухай одоо яриад яг би өмнө нь ярьсан учраас бол дахин давтаж ярих хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэхээр шүү дээ. Юу ихний сэдв маань ерөөхдөө 30 гаруй минут болчихлоо. За гол юм ярих шиг боллоо. Үгүй энэ дээр нэг ганц уучлаарай. Би ганцхан нэмээд хэлчихье. Сая одоо манай засаг төрд байна шүү дээ. Бас нэг нааштай үзэгдлүүд гарч байна. Одоо жишээ нь энэ би энэ Шанхай хамт ажиллагааны байгууллагатай холбоотой нэг ганцхан зүйл хэлээд нэмээд. Энэ сая ерөнхий сайд Зандан Шатар одоо энэ онд Владивостокт хуралд оролцсон. Энэ их ач холбогдолтой. Дараа нь тэнд Путин ерөнхийдөө шүлээж авч уулзсан. Тэгээд асуудлаа ярьсан. Тэ. Тэгээд тэр чинь байтугай бүр одоо Зандан Шатар сайд тухайн үедээ бол одоо тэр бас нэг өсөлт гаргаж ийсэн. Энэ одоо юутай холбоотой байсан санагдаж байна. Нөгөө улаан буудаан асуудал манайх. Тэгээ одоо тэр одоо манай тийм асуудалтай болчлоо тань дээр тусаад гэж шууд дэмжиж тусдаа үзүүлнэ гэдэг. Энд чинь ингээд чухал байгаа байхгүй юу? Сая Шанхай хамт ажиллагааны байгууллагын хурал Москвад боллоо. Тэр ерөнхий сайд нарын хэмжээнд болсон. Тэн дээр Зандан Шатар сайд очсон. Зандан Шатар сайд очиход Путин дарга дахиж хүлээж авсан. Энэ чи юу гэсэн үг гэхээр их сайн дохио байхгүй юу? Өөрөөр хэлбэл Зандан Шатар сайдын одоо эн чинь явуулж байгаа бодлогыг болвол нөгөө тал их нааштай харж штэ. Тэг энийг бол бид нэр аль болохоор дэмжиж явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь би ингэж ярьдаг л да бас би миний өөрийн бодол юу яадаг гэхээр 5 жил нэг удаа Путин дарга Монголд ирж байна. Та нар бусад орнуудыг хардаа бараг жил болгон Путинтай уулзж штэ. Бараг жил болгон. Зарим улсууд бол жилдээ 4-5 удаа Путинтай очиж уулзж байна. Энэ чинь зүгээр очиж уулзахгүй шүү дээ. Олон асуудлуудыг шийдэж байна. Энэ уулзалт болно гэдэг чинь цаана тодорхой шийдвэр гаргах үүднээс ийм уулзалтууд болдог байхгүй юу. Тэгэхээр Монгол орн за Путин 5 жилд нэг удаа ирж илээдгийн одоо дахиад 5 жилийн дараа ирнэ гэд бодож сууж иж болохгүй байхгүй юу. Бид өөрсдөө дэлхийн тавцан дээр за том дэлхийгээр яриха болъё. Хоёрхан хөрштэй байж иж энэ хоёр хөрштөөгөө бид нэр идэвхтэй тоглогч, идэвхтэй хамтарч ажилладаг улс байх хэрэгтэй байхгүй юу? Тэлцэлтэй. Тий. Тэгэхээр бид нар чи өөрсдөө хариалгаж очдог, тэднийгээ урьдаг. Юу 5 жил вэ? Тэр 5 жилийн чинь нааш нь татах хэрэгтэй. Тэрний чинь одоо би л одоо дотроо бодож байна. Энэ чинь ерөөсөө бүр хөрш зэрэгэлдээ орнуудтайгаа бид нар жил болгон уулзах хэрэгтэй шүү дээ. Бидний одоо асуудлуудаа ярьдаг байх хэрэгтэй. Өөрийнхөө бодлогыг тэднэртэй тайлбарлаж өгдөг, зөв ойлгуулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл 5 жилд нэг удаа уулздаг, нэг сайхан яриа хөөрөл боллоо гэд өнгөрдөг. Тэрний цаана юу болж байгааг бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр бол би манай засаг төрийг анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхгүй тэгэл одоо 5 жил нэг удаа уулзчлаа, бүх юм сайхан болчлоо гэд гараа хамхиад амаа хамхиад сууж иж болохгүй шүү дээ. Ийм учраас энэ дээр бол ойлгох хэрэгтэй. Тэгээд би энэ утгаар бол одоо жишээлбэл ерөнхий сайд Зандан Шатрын Москвад, Владивостокт
энэ хурал зөвлөгөөнд нь оролцоод ерөнхий хэлэгчтэй, ерөнхий сайд нартай уулзаад ирнэ гэдэг бол үнэхээр их ач холбогдолтой. Тэр байтугай тэнд манай ерөнхий сайд чинь хятадын ерөнхий сайд Ли Цайтай бас уулзаад ирсэн байна. Энэ чинь ингээ ач холбогдолтой байдаг байхгүй юу? Олон улсын юм дотор ч бол зөвхөн нэг улстай биш. Хэд хэдэн улстай уулзаад санал бодлоо ярилцаад бас янз бүрийн асуудал гарч явахыг үгүйсэхгүй шүү дээ. Энэ бүх юмудаа ярьдаг байх хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь өөрөөр хэлбэл амьд механизм байх хэрэгтэй байхгүй юу? Бид нэр өөрийгөө тусгааралчихсан Монгол дэлхийд дахин биднэрт хамаагүй мэтэр бодож болохгүй шүү дээ. Өнөөдөр дэлхий чинь шал өөр болчихлоо. Яг нэг жижигхэн тосгон шиг болчихлоо шүү дээ дэлхий чинь. Өнөөдөр бид нэр тэр Америкт болж юм уу, Латин Америкт юм уу, одоо бүр манайхаас хэдэн 10,000 км-ийн цаана байдаг улсуудтай бид нэр 1-2 секундын дотор холбогдож тэдний яриа хоороонуудыг сонсдог боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нар бодож Монгол улсын засгийн газрын төр засгийн чинь үйл ажиллагаа тэр хэмжээгээр нэмэгд эрчимжиж явах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр давшингуу үйл ажиллагаа манайд дутагдж байна гэж би хэлэх гэж байна л да. Энэ дээр гарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За ингээд манайх ер нь нааштай байна уу? Одоо нааштай хийх нь үү? Одоо энэ чинь одоо статусаа дэвшүүлэх, гишүүнээр хэлсэх талын чиглэл байна. Би өөрөө засаг төрд байдаггүй учраас бол хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ миний одоо найдаж байгаа юм болвол одоо энэ засгийн газар маань ийм шийдвэр гаргаасай гэж л найдаж байна. Аль түргэн гарах тусмаа чухал. Цаг алдаал байвал бид өөрсдөө их юм алдна. Би тэгээд тийм учраас өчигдөр би хэллээ шүү дээ. Энэ хин хоолой чинь дөнгөж сая яригадаад хийгдсэн асуудал биш шүү дээ. Айл 2000 оноос хойш 25 жил болж ээж нэг муу юм шийдэгдэж байна. Энэ зөв үү буруу юу? Энийг бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ асуудлыг чинь 3-4 жилд юм уу 2 жилд шийдэж болохоор асуудлыг бид нар 25 жил хүлээж иж шийдэгдлээ шүү дээ. Энэ чинь нэг юм хэлэх гээд байгаа биз? Энийг л бид нар бодох хэрэгтэй. За баярлалаа. Та Ишхаб гээд маш чухал одоо сэдвийн талаар сайхан тайлбар хийж өглөө. За манай үзэгчид бас энэ талаар саналаа илэрхийлээрэй. Асуулт байвал бид хоёр л илгээгээрэй. Бид хоёр үзэгчдийнхээс одоо асуултуудыг бас нэгтгэж жагаад ярьдаг бай гэж одоо шийдсэн. За ингээд дараагийнхаа сэдв рүү оръё. Хоёр бол олон улсын харилцааны одоо гол гол сэдвүүдийг хөндөж ярьдаг. За тийм учраас өнөө цагийн одоо халуун сэдв болох Украины эргэн тойрны асуудлаар байнга ярьж байгаа тийм ээ. Украины дайны эргэн тойронд сүүлийн үед юу болж байна сайда? За энэ Украины дайны асуудал бол үнэхээр бүх дэлхийн анхаарлын төвд байна. Тийм учраас одоо хоёулаа уулзах болгон дээрээ энэ болж байгаа үйл явдал сүүлийн үеийн байдлын талаар бас товчхон ч гэсэн ард иргэддээ бас мэдээлэл өгч явах нь бас чухал гэж би бодож байна л да. Ягаад бол өнөөдөр энэ манай энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чинь хэр зэрэг үнэн мэдээлэл явуулж байна гэдэг бол ихээхэн том асуудал байна. Би бол маш их заримын сонсдог. Одоо би сонсох дургу болсон. Яг нарийн ярил. Ягаад бол эдний мэдээлэл бол дандаа энэ албан ёсны мэдээлэл одоо энэ баруун Америкийн албан ёсны мэдээлэл тэр бол ерөөсөө нарийн юм гаргахгүй байгаа шүү дээ. Ерөөсөө нарийн юм гаргахгүй байгаа. Тэгээ энийг бид нэр өөрсдөө бодох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эн чинь цаагуур нь одоо жишээл Америкийн, Европын одоо том орнууд одоо энэ Англи, Франц, Итали, Америкийн нэгдсэн улс. За тэгэл одоо энэ Норвег гэл одоо энэ улсуудын чинь том мэрэгжлийнх нь улсууд. Тэгтээ дандаа нөгөө төрд ажилдаггүй улсууд, бие даасан улсууд. Өөрийнх нь санал бодлыг бол маш их илэрхийлж штэ. Энэ тухай би бол миний чи өдрийн ярьсан сүүлийн одоо 7-8 одоо энэ ярилцсан дээр би бол ерөөсө засгийн газрын албаныхан тэдний юмнуудыг ярихгүй байгаа шүү дээ. Яг одоо жишээлбэл одоо хараа Балгаан магаалхын сайдын одоо ахлах зөвлөх байсан. Жишээлбэл Хурандамаг Грекер гэж байж л байна. За нэгдсэн үндэсний байгууллагын тэр зэвсгэлтэй холбоотой асуудлыг хариуцж Скот Ритер гэж байж л байна. За Мэр Шаймер гэж одоо өнөөдөр дэлхийд дээр хамгийн их Вьетнамгийн Украины дайнтай холбоотой асуудлыг одоо ярьж байгаа Мэр Шайм профессор, Чикагогийн их сургуулийн одоо профессор ярьж байна. Энэ хүн бол одоо ерөөсөө бүр энэ их олон хүн байна энэ цаана.
одоо Оросд байсан элчин сайд нар, Америкийн элчин сайд нар байж байна. За тэгэл одоо Америкийн одоо бие даагаад одоо тэтгэврт гарчихсан олон элчин сайд нар өөрийнхөө үгийг хэлж байна шүү дээ. Би энэ дээр нэг юм хэлье. Одоо манайхан бас тэрнийг бол тэр болгон мэдгүй, тэр бол арга байхгүй. Би нүүбэд ажиллаж байхад энэ бол 80-аад оны асуудлыг ярьж байна. Тэгэхэд Америкийн байнгын төлөөлөгчөөр 2 хүн томилогдож ирсэн. Энэ ч хоёулаа байнгын төлөөлөгч томилогдохгүйтаа Америкийн засгийн газрын гишүүн болдог шүү дээ. Тийм. Цорын ганц сайд засгийн газрын гишүүн байдаг. Тийм. Энэ чинь зүгээр нэг ёсондоо бол сайд нарын төвшөнд очиж гэнэ гэсэн үг шүү дээ. Танхимын гишүүн. Тийм, танхимын гишүүн гэсэн үг. Тэгээд тэр 2 хүн тийм байсан. Тэгээд мэдээж яриг засгийн газрын гишүүн байх үедээ мэдээж яриг засгийн газрынхаа байр суурийг л илэрхийлнэ. Хоёулаа яг бол би өөрөө тэнд байсан учраас тэрнийг би одоо сонссон, үзсэн учраас би ярьж байгаа. Хоёулаа өөрийнхөө албыг өгснийхаа дараа хоёулаа мэдгдэл хийсэн. Тэр ямар мэдгдэл байсан бэ гэхээр за би засгийн газрын гишүүн байхдаа би Нобелийн аюулгын зөвлөлд одоо ингэж ярьж байсан. За би одоо ингээ хувьдаа гарчлаа. Би тэр үед бол тэр хоёр юу гэж хэлж байсан гэхээр засгийн газрын одоо жишээлбэл энэ Израиль одоо энэ ойрхон торондын асуудалтай холбоотой ярьж байсан л да. Засгийн газрын бодлого буруу байна гэдгийг ярьж байсан. Тэгэхээр энэ чинь яг гоо засгийн газрын гишүүн засгийн газарт ажиллаж байхдаа бол нэг асуудал ярина. Гараад ирэхээр өөрийнхөө үзэл бодлыг ярьдаг байхгүй юу. Тэгэхээр энийг бас ойлгоорой, зөв ойлгосоо гэж. Тэр утгаар нь би энэ албанаас гарсан жинхэнэ өөрийнхөө үзэл бодлыг ярьж байгаа улсуудын тухай ярьж байна л да. Одоо жишээлбэл энэ одоо төв тагнуулын газрын одоо жишээлбэл бүр одоо шинжээч нарын яриаг би бас чивдэр уулзж байхдаа ярьж байсан. Ларри Джонсон. Ларри Джонсонд байж байна. Одоо эдгээр чинь бол маш нарийн асуудлуудыг ярьж байгаа. Ягаад бол тэд нар өөрсдөө тэнд ажиллаж байсан. Тэр улсуудын чинь одоо үнэлгээнүүд чинь ерөнхийлөгчийн ширээн дээр дандаа буудаг байсан байхгүй юу. Тэгэхээр энэ бол тэр улсууд чинь бол үнэхээр ажиллаа мэддэг улсууд. Тэгээ тэр өөрсдийнхөө туршлагаас одоо ярьж байна. Тэгээ өнөөдрийн энэ асуудлуудыг чинь тэд нэр яаж дүгнж ярьж гэнэ гэдэг чинь бол үнэхээр юмаа мэддэг асуудал ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо сонсоод л аль болохоор би бас иргэддээ бас ойлгуулъя барь гэдэг үүднээс л ярьж байгаа юм л да. Одоо тэд бие даасан байр суурнаас үнэлт өгч байгаа асуудал. Энэ ч их чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр засагт байж байгаа хүн бол ам нь үдээстэй байдаг тодорхой хэмжээгээр. Засгийн газар улс төрийн дотор янз бүрийн фракцууд, лоббинууд байна тийм ээ. Тухайн үед тухайн асуудалд ямар байр суурь баримтлах нь бол бас улс төрийн асуудал болчихсон. Тэрнийг хөндлөнгийн экспертийн одоо байр сууриас үнэлж дүгнэнэ гэдэг бол шал өөр. Тэглэг байх. Бид нар чи яг жинхэнэ үнийг ярьдаг байхгүй юу? Жинхэнэ үнийг ярьдаг байхгүй. Тийм хүмүүсийн, тийм экспертүүдийн одоо үг яриаг сонсож өөрөөсдийнхөө толгоогоор үйл явдлыг үнэлж дүгнэж сурах хэрэгтэй юм аа манай үзэгчид тийм ээ. Тийм учраас одоо заримдаа энэ бас манай судлаачид ч бас заримдаа жоохон сонин юм ярьдаг байхгүй юу? Жишээлбэл одоо хоёр манай Монгол улс одоо хоёр хөрштэйгээ бол адилтг шаардсан гэсэн юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр Орос нь Хятад нь энэ хоёрын улсын хувьд Монгол аль нь илүү чухал вэ гэж жишээл асуудал гардаг шүү дээ аянда. Тийм асуудал надад ч тавигдж ирсэн том үедээ. Тэгэхээр энэ дээр үнэ шүү дээ. Одоо жишээлбэл би засгийн газрын гишүүн биш учраас засгийн газарт ажиллахгүй тэтгэврт гарсан хүн учраас би чөлөөтэй ярих боломжтой. Гэтэл зарим хүмүүс одоо хоёр хөрштэй бол хоёулаа адил тэгш нэгдүгээр хөрш, хоёрдугаар хөрш гэж байдгүй маа гэсэн яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр уучлаарай энэ ч бас ялгаатай шүү. Энийг бид нар бас бодож явах хэрэгтэй шүү. Засгийн газарт ажиллаж байгаа хүн болвол бид нар бол манайд нэгдүгээр хөрш, хоёрдугаар хөрш байхгүй гэж ярьж болно. Тэр нь зөв. Бид чинь энэ асуудлыг бас нарийн мэддэг олон жил ажиллажсэн. Би 30 гаруй жил гадаад яманд ажиллажсэн хүний хувьд би одоо тэтгэврт гарч чаад өөрийнхөө үзэл бодлоо ярьж байгаа байхгүй юу. Тийм учраас би арай өөрөөр энэ асуудалд ханддаг. Тэрнийгаач би хэлдэг. Тэгэхэд жишээ нь одоо ингээл манай одоо хэвлэл мэдээллийн хүмүүс одоо намайг шүүмжлэх жишээтэй.
Уучлаарай, хэвлэл мэдээллийн ажилтнууд чинь өөрсдөө юу ч мэдэхгүй болсон байгаа. Гадаад яамд нэг алхаж үзээгүй байжээж том юм ярих гэдэг. Тэр 30 хэдэн жил ажиллаж гисэн хүнтэй тэгж маргаддаггүй юм. Тийм учраас өөрснөө яагаад би ийм юм ярьж яана гэдгийг жоохон бодох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр утгаар нь би хэлж байгаа юм. Тийм. Тэгэхгүй тэгээд одоо мэдэмхийрж болдгоо юм аа. Манайхан чи мэдэмхийрдэг улсууд байна. Одоо надаас ярилцлага авч байгаа зарим залуучууд мэдэмхийрж байгаа. Тийм. Би одоохондоо нэрийг хэлгээ болий. Дараа нь би нэрийг хэлж болно. Ингээд мэдэмхийрдэг юм. Тэр байтугай заримдаа одоо жишээл төрийн өндөр албанд ажиллаж байсан зарим улсууд бүр одоо энэдэнтэй юм ярьдаг байхгүй юу? Монгол улсын гадаад бодлогын үжил баримтлал дотор хоёр хөршийг эхлээд Оросын холбооны улс дараа нь бүгдээр хятад улс гэж бичсэн байж байгаа шүү дээ, тийм ээ. Зарим улсууд юу гэж ярьж байгааг гэхээр эн чинь үсгийн дистраллаар хийсэн юм аа, шахуу юм ярих гэдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ ийм энэдэнтэй юм ярьж болохгүй л дээ. Тэр тусмаа мэрэгжлийн хүнд надад бол их сонин сонсогдож байгаа байхгүй юу? Тэр тухайн хүн тэр төрд ажиллаж исэн бол өөр хүн. Төрд ажиллахгүй бие дааж байгаа одоо тэтгэврт гарцсан хүн ингэж ярих нь бол бас сонин санагдаад байгаа байхгүй юу? Тэр хүний бие үзэл бодлыг буруу гэж хэлж байгаа юм биш. Тэгэхдээ чөлөөтэй ярих боломжтой байх хэрэгтэй байхгүй юу? Энэ уламжлалт харилцаа дээр нь Монгол улсынхаа ирээдүйг бодож ярьдаг хэрэгтэй байхгүй юу? Энийг бол төрийн албатан нэг маягаар ярина. Бие дааж байгаа над мэтийн улсууд бол бас өөрөөр ярина шүү. Тэгэхээр энэ хоёрыг ялгаж үзээрэй гэдгийг би хэлмээр байна. Энэ дээр бол том ялгаа гардаг шүү. Тийм учраас би энэ Америкийн хоёр элчин сайдыг нүүбэд байсан элчин сайдыг дурдж ярьж байгаа учир нь үүнтэй холбоотой. Тэр уучлаарай би өөрөө чинь түрүүн дасалцсан юм хэлчихсэн үг юу? Украиныхаа тухай. За. Одоо бол энэ сая би бас нэг жоохон юу яац учраас сүүлийн үед болсон үйл явдал гэх бол 12 сарын сүүлчээр. Тий. Зеленскийн одоо баруун гар гэж тооцогдож байсан тамган газрынхын дарга Ермак огцорсон. Аргагүй ирэхэнд огцорлоо. Тий. Тэгэхээр юунаас болсон бэ гэхээр нөгөө авилгалын хэрэгтэй. Одоо. Тэгээ энэ хүн болвол ерөөсөө л энэ хүнийг өөрсдөө бол дотроо Алибаба гэж нэрлэсэн юм байна лээ. За. Тэгээ энэ Алибаба гэдгийг манайхан мэддэггүй юу? Дээр үеийн үлгэр байдаг шүү дээ. Арабын одоо гой үлгэрүүд байдаг. Одоо 1001 шинийн үлгэрүүд байдаг. Тэр Алибаба ба 40 дээрэмчний тухай нэг гой үлгэр байдаг. Би одоо жоохон байхдаа 50-аад онд би өөрөө уншиж ирсэн. Би тэр арабын үлгэрүүд их дуртай. Тэр үед би уншиж. Тэгэхээр Алибаба гэд энэ хүнийг нэрлэсэн юм байна л дээ. Тэгэхээр хоёр ихний үсгээр нь юм байна лээ. Тэр үүний нэр нь Андрей Борисович юм байна л дээ. Тэгэхээр А, Б хоёрыг Алибаба гэд нэрлэлчихсэн юм байна лээ. Тэгэхээр энэ хүнийг тэгэд нэрлэсэн юм байна лээ. Тэгээд энэ хүн ингээд ажилласаа огцорчлоо л доо. Тэгээд бүр баруун гар. Ерөөс гол одоо асуудыг шийддэг хүн энэ хүн байсан гэж байгаа юм. Тэгээ Зеленскийтэй хин уулзах уу, хэнийг уулзахгүй байх уу? Бүх юмыг мань хүн хяндаг. Томилгоонуудыг бүгдийг мань хүн хяндаг. Дээр нь баг өөрөө шийддэг байсан юм шиг байна. Тэгэхээр ийм юмнуудыг хийж исэн энэ хүн одоо ингээд албан тушаалаас огцорно гэдэг чинь бол их том асуудал болж хувирж байна л да. Эцсийн эцэд одоо энэ авилгын сүлжээ, бүр авилгын сүлжээний тухай ярьдаг юм байна л баруунах. Авилгын сүлжээгийн чинь одоо нэг том оролцогч нь энэ Ермак гэж хүнийг л нэрлэж байгаа юм байна лээ. Ермакийг огцорсны дараах нь одоо нэг том улс боллоо тийм ээ Москвад. Тий. Витков. Сая энэ нөгөө Трамп ерөнхийлөгч чинь энэ инктамныг тогтоох асуудлаар их олон санал давлаа шүү дээ. Чивэдээр 28 саналын тухай ярьж ирсэн тий тухайн үедээ тий. Тэгэхээр одоо бол тэр чинь тэрнээс хойш энэ Америкийн санал чинь биш нэмэ хэд хэдэн янзаар хувил гарсан юм байна лээ. Европын орнууд хэлэлцээд бас өөрсдийнхээ саналыг гаргасан. Европын орнууд бас өөрийнхөө 28 зүйлтэй санал гаргасан байна лээ. Тэн дээр мэдээж эрэг Украиныг дэмжижсэн санал гаргацсан байна лээ. Тэрнийг дэртээ дөрөнгөө Оросын холбооны улс бол хүлээж авахгүй саналууд байсан. Энэ бол тодорхой. Энэ баг яриад чирэг байхгүй.
Тэд нэр би түрүү ярьж байсан байх. Европын санал бол ерөөсөө Америкийн саналаас юугаараа ялгарч яах вэ гэхээр ерөөсөө Украиныг талыг яасан. Европод Трампыг юу гэж хөндлөж яах вэ гэхээр 28 зүйлтэй санал нь бол дэндүү Оросын талыг баримталчихсан, Оросын талыг илүү харгалзаж үтсэн саналуд гэж шүүмжилж байгаа. Тэгэхээр бүр тэр байтугай бүр нарийн ярих юм бол тэр Америкийн Трампын тэр 28 зүйлтэй саналыг чинь Оросууд 100% хүлээж авахгүй шүү дээ. Энэ чинь зөвхөн яриа хэлцээний үндэс болно. Үндэс болгохыг бид нэр зөвшөөрнө гэдгийг Путин өөрөө хэлж ирсэн. Энийг бол манайхан санаж байгаа багт одоо мэдээлэл үзэж байгаа улсууд бол. Тийм учраас энэ дээр бол байдал бол сүүлийн үед бол ер нь бол Европ орнууд одоо ялангуяа Герман, Франц, Англи 3 энэ дайныг цаашаа өргөжлүүлээсэ гэж одоо ерөөсө бүх юмд цаад болж байна. Маш тодорхой. Барууны орнууд одоо барууны том мэрэгжтэй улсууд бүгд энийг ярьж байна. Бүгд энийг ярьж байна. Тийм учраас бол одоо ингээд хараад байхад хэрвээ Трамп өөрийнхөө саналыг бүр тулган хүлээл гэж яахгүй болбол энэ асуудал ойрын үед шийдэгдэхгүй. Одоо ингээд яваад байх юм бол ойрын үед шийдэгдэхгүй. Тэр нь бол тодорхой. Дахиад эн чинь дахиад наацх нэг жилийн дан үргэлжилж болдошгүй. Энийг өөрснөө барууны мэрэгчлэтнүүд ярьж байна. Тийм учраас бол одоо юуг одоо ингээл нэг сайхан юм болчихвол юм бодож бас арай л болохгүй болов гэж би бодож байна. Тэгэхдээ энэ үнэхээр Трампаас өөрөөс нь их шалтгаална. Тийм учраас Трамп чинь Европыг Зеленскийг энэ яриа хэлцээнд оруулахгүй байгаа шүү дээ. Зориудаар. Яг л энэ хоёрыг оролцуулах юм болбол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Тийм бол энэ асуудал ерөөсөө тэгэл сунжраад л хэдэн жил болно. Өөрөөр хэлбэл энэ чинь хэдэн жил болно гэдэг чинь энэ чинь эцсийд Оросууд чи хэлж штэ. Энэ Донецк, Донбасс энэ бид нар бол одоо энэ байгаа одоо жишээ бие даасан улсууд бий болсон штэ. Энэ бол Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээ. Тэнд одоо Оросын холбооны улсын хууль. Тэнд чи референдум хийцэн. Тэнд чи бие даацсан. Энэ засгийн газрууд нь дөрвөн газар нь дөрвүүлээ. Оросын холбооны улстай нэгдъя гэд ноднон байна уу да. Москвад гэрэн дээр гарч зурцсан шүү дээ. Тэгээд Оросын холбооны улсын үндсэн хуульд энэ дөрвөн хэсэг газар чинь Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болоод тавьчихсан. Одоо тэнд Оросын холбооны улсын хууль үйлчилж байгаа. Тэнд амьдарч байгаа улсууд нь бүгдээрээ Оросын холбооны улсын паспорттай байгаа. Одоо тэр даатгалын систем, эдийн засгийн систем, одоо тэр мөнгө санг бүгд Оросынх болсон. Энэ бол одоо зүгээр де факто. Энэ фактыг бол одоо хэн ч өөрчилж чадахгүй. Мөн адилхан одоо энэ Кремийн асуудал байж байна. Кремд чинь ард иргэдийнхэн 99% нь Оросын холбооны улстай нэгднэ гэд санал гаргацсан шүү дээ. Чи ард түмний хүсэл эрмэлзэл гэж юм байдсан байгаа үстэй. Энд чинь зэний чи хотлоогаасаа гаргаад ирнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чи одоо ингээд нэгдсэн. Энэ асуудал бас Кремийн асуудал байхгүй болсон. Дээр нь одоо хэрвээ энэ дан үргэлжлээд байвал нэг аюултай юм. Оросууд зүгээр хараад суухгүй шүү дээ. Одоо сүүлийн үед хар далаад ихээхэн өвгөө байдал үүслээ шүү дээ. Одоо Туркийн одоо тээвэрлж ийсэн одоо худалдааны онгоцнууд чинь дайралтанд өртлөө шүү дээ. Туркийн засгийн газар чинь одоо Украинд эсрэг үзэл илэрхийлээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ямар одоо шил хувилбар гарч иж болзошгүй вэ гэвэл хэрвээ Украин одоо ийм байдлаар дроноор одоо том ус онгоц шиг юм жижигхэн дрон дүүрэн одоо жишээлбүүтэй дэлбэрэх юутай тэр чинь ингэж явуулаад л ус онгоцуудыг чинь дэлбэлээд нь шүү дээ. Тэгэхээр эн чинь ямар аюултай байдал руу ямар шинээр байдал үүсэх болзошгүй гэхээр одоо эсэг Оросын холбооны улс эзлээд Украиныг далаад гарцгүй болгочихвол яах вэ? Энэ рүү л асуудал явах гэдэг шүү дээ. Тэгэхээр үнэхээр Зеленский
юм боддог бол энэ Одессыг алдах ёсгүй шүү дээ. Далаад гарцтай байхыг л хүсэх ёстой үстэй. Тэгэхээр энэ байдал ингээд цаашаа үргэлжлээд дайн нь хар далаа руу ингээд одоо үндсэндээ орчвол яваанда юу ч болох юм байгаа бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр далаад гарцгүй Украин болчих юм бол яах вэ? Тэгэхээр эн чинь өөртөө энэ рүү бүх юмыг түлхээд л байгаа юм биш үү гэдг л харагдаж байна. Тэгэхээр энэ дайн үргэлжлээл байг гэл Европын 3 орн. Тэгэхээр хэрвээ энэ 3 дээр энэ 3 асуудлыг өөрөөр шийдэх тал дээр л бодохгүй бол энэ дан үргэлжлэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бол жишээлбэл энэ оны цүлчээр ч юм уу, эх оны ихэр ч юм уу дуусна барина гэсэн янз бүрийн яриа гараад идэм байна л да. Тэр бол би бол үнний талтай биш байх гэж бодож тодорхойгүй. Ерөөсө тодорхойгүй. Тэгэхдээ нэг л юмнаас тодорхой болно. Трамп энэ өөрийнхөө саналуудыг Оросын холбооны улстай ярьж тохироод тулгахгүй бол Европ Украинд тулгахгүй бол энэ асуудал шийдэхгүй дан үргэлжилсэн хэвээрээ байна л гэж би хэлэхээр байна. Бид одоо санал нэг байна. Тэгээд Трамп яг хоёр нь яаж игээд энэ асуудлыг ингээд явуулсаар байгаад нэгэн тийм зөв чиглэл рүү аваад ирвүдээ гэж бодод байна. Европынх нэг бол ингэчлээ тийм үү? Зеленскийг бас өөрийг нь оруулцуулахаа байцлаа. Тэгээд Орос, Америк хоёр одоо хийдэж штэ. Тэгээд тэрэн дээр нь гол хүн нөгөө Витков хэвээрээ. За дээр сүүл Кушнер нэмэгдэж хөргөн юм. Хөргөн. За зарим хүмүүс бисэж юм лээ. Америкийн өнөө одоо дэлхийн жанжлагч их гүрэн Америкийн өнөө даан жилийн одоо дипломатын түүх одоо алдагдаж байгаа юм шүү. Одоо хөргөн юм тийм ээ. Одоо ямар ч одоо дипломат ажлын туршлагагүй 40 жилийн одоо үйл хөдлөлт хөрөнгөний бизнесийн туршлагатай нэг ахмад хүн ингээд энэ улсын гэрээг байгуулах гэдэг ингээд явж идэг. Энэ одоо ямар үзэгдэл вэ гэж. Тэр энэ бол зөв. Гэхдээ би бодож байгаа. Одоо Америкийн нэгдсэн улсын улс төр гэдэг бол сүүлийн үеийн улс төр гэдэг бол үнэхээр тийм нарийн төвхтэй болж. Тэр дотор маш олон тийм лобби группууд орчихсон. Нөгөө Трампын эсрэг хүчнүүдийн фракцуудын төлөөллүүд ингээд орчихсон. Тэгээ тэрэн дотор ажил явуулна гэдэг бол маш төвхтэй байх шиг байна. Ямаргүй. Тэрэн дотроос хэн одоо тэр төлөөллүүдийн оруулахаас урааргүй оруулчихсан бүр тэгж ярих юм бол Рубио шүү дээ одоо гадаад хэргийн сайд Америкийн гадаад хэргийн сайд Рубиог энэ хүн бол Трампын эсрэг хүн гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Неконы хүн гэж. Тэгэнгүүт Келлог гэж байлаа тийм ээ. Тэгээ Келлогийг бас ингэсэн Трамп. Өөрөөр хэлбэл манерийн үйлдэлээр нь илчлээд тэгээд ерөөхдөө шахаанд оруулаад гаргачих шүү. Трамп бол бас мэрэгэн зөв ажиллаад байгаа шүү. Тэгээд Рубиог оруулахаа бас байгаад хэлж гин үү гэж ажиглагдаж бай. Тэгээд бодохоор энэ хандлага нь ер нь бол зөв чиглэлээр орчихлоо гэж би үзэж байна л да. Зөв. Яг үнэн. Тэгэхээр энэ би чи өдөр түрүүн Украины талаар ярьж байхдаа энийг ярьсан шүү дээ. Трампын засгийн газар дотор 2 бүлэг байна гэж. Нэг хэсэг нь Украиныг дэмжигч, нөгөө хэсэг нь илүү бодиттой асуудлыг шийдвэрлэх тал руугаа хандсан улсууд. Тэгэхээр нөгөө Украиныг дэмжигч улсууд чинь бодиттойгоор энэ ажилд хандж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ энэ дотор чиний сая ярьдаг Келлог байж байна. Келлогийг одоо үндсэндээ гаргачихлаа шүү дээ. Нэг сараас яг нарийн ярил Келлог чинь Украиныг асуудлыг хариуцсан Трампын төлөөлөгч байсан байхгүй юу? Би төлөөлөгч байсан. Одоо үндсэнд нь болиулчлаа. Ягаад гэвэл энэ хүн бол Оросуудтай яриад тохирч чадахгүй юм байна гэдэг нь тодорхой болсон учраас Келлогийг үндсэнд нь зайлуулчлаа. Тэ. Витков бол хэдийгээр энэ хүн энэ чинь ухаантай хүн байна шүү дээ. Маш ухаантай хүн ба. Тэ. Энэ хүн чинь асуудлыг бас зөв, эв зүүгээр зөв шийдвэрлэе. Аль аль талынх нь байр суурийг зөв хангая. Нэгдүгээрт, хоёрдугаарт бодит байдал. Юмны чинь бодит байдлыг харж иж хийн шүү дээ. Өнөөдөр Украины дайнд хэн ялж байгаа билээ дээ. Ялж байгаа хүн нь өөрийнхөө шаардлагыг тулгана уу гэхээс биш ялгадж байгаа улс тулгадаггүй байгаа үст. Дэлхийн 2 дугаар дайнд дуусахад Жуков очоод Берлинд очоод тэгээд Берлин хотын дарга гарын үсэг зураад
бууж өгөө үсттэй. Тэрний чинь зөвлөлтийн маршал очоод унгачглаа шүү дээ. Тэгэхээр Жукова хэлсэн үгийг л авна уу гэхээс биш Германы Берлин хотын даргын үгийг авахгүй үсттэй. Тэгэхээр эн чинь ялж байгаа улс нь үгээ хэлдэг шаардлага тавьдаг. Тэгвэл яг тийм 2 дугаар дэлхийн 2 дугаар тэгжил дууссан шүү дээ. Тэгээ юу яриад байгаа юм эсрэг юм хийх гэл байна. Тэрний эсрэг юм байж болдоггүй шүү дээ. Хэдийгээр эн чинь буруу гэж хэлэхэд юу их юм бэ чинь. Нэгэнтэй л дайн болсон. Эцээст Оросын холбооны улс зөвл холбоот улс Германы эсрэг дайраагүй байгаа биз дээ. Герман ч дайрсан байгаа биз дээ. Европын хичнээн олон орнуудыг аваачаад эзэлчгээд дараа нь 41 онд дайраа биз дээ. 2 жилийн дотор 39 оны 9 сараас Европыг эзэлж аваад тэгээд 41 оны 6 сард зөвл холбоот улсууд арай биз дээ. Тэгэхээр эн чинь дараа тэгээд эн чинь өөр Герман чи ялагдаад Япон чи ялагдаад аль-алинд нь тулгалт хийсэн шүү дээ. Ерөөс өөр түүх байдаггүй шүү дээ. Тэгээ хараа таны түрүү хэлсэнчлэн ерөнхийдөө Трамп одоо идэвхтэй санаачлах гаргаад ер нь шийдвэрээ тулгаад явбал нэг даруйхан шийдэгдэж болцсохгүй тийм. Ерөөсөө тийм чиглэл бас байна тийм. Энэ байгаа. Яагаад бол Whitcock-ийг явуулдаг хүчин тэрэндээ байгаа байхгүй юу? Яагаад гэвэл үнэхээр Whitcock явж ээж л энэ асуудал шийдэгдэнэ үү гэхээс биш. Whitcock явахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ. Нэгд, хоёрдугаарт дээд хэмжээнд Путин Трамп хоёр хэдэд уулзах уу гэхээр энэ улсууд чинь хоорондоо ярьж байгаад тодорхой заалтуудаараа ингээ бүр за энэгээр ингээ тохирцсныхаа дараа за яг магадгүй ганц хоёр зүйл үлдэхийг бол үгүйсэхгүй. Дээд хэмжээнд шийддэг асуудууд бас байна. Тэгэх юм бол тэгээд Путин Трамп хоёрын уулзалт болно шүү дээ. Тэгээд тэр уулзалт нь бүр Будапешт болж магадгүй. Ягаад гэвэл Орбантай Путин уулзчихад тэгээ харин дараачийн уулзалтыг бол Будапешт хийнэ гэж хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр бол харин тэр Будапешт уулзалт болох нь хэдийд болох нь үгүй гэдэг л асуудал байна. Энэ бол ерөөсөө Америкийн байр сууриас гол нь шалтгаална. Энд бол Оросын тухай ярих юм байхгүй бараг. Ягаад гэвэл Америк үнэхээр өөрийнхөө байр суурийг Европынханд, НАТОгийн бусад орнуудад тэгээд Украинд тулгаад хүлээлгэж чадах юм бол энэ маргааш шийдэгдэж болно. Гэсэн үг. Дээр нь чинь юу вэ бас сая бас Макрон одоо Макрон чинь Бээжинд байгаа шүү дээ. Биш ээ Бээжинд. Тэгээ өчигдөр буцсан байх. Бас одоо хинтээ уулзаад Ши Жинпин дарагтаа уулзаад тэгээд ер нь их өндөр хэмжээнд хүлээж авсан байна лээ Ши Жинпин. Тэгээд 3-5 хооронд 3 хоног Бээжинд аль бисны айлчил хийгээд буцсан байна лээ. Тэгээд энэ дээр бол жишээ нь юу бас Ши Жинпин дараагаас юу одоо энэ Украины дайны асуудлыг одоо шийдвэрлэхэд туслаач гэсэн санал тавьсан. Тэгээ юу яаж хятадын байр суурь бол тодорхой шүү дээ. Ер нь бол одоо дайныг түргэн дуусгая. Галын зогсооё. Тэгээ аль болохоор одоо олон одоо цэрэг одоо ингэж хоёр талд ингээд үргэлдэж байгаа явдал бол энэ байж болохгүй асуудлаа. Анги таймнарын асуудлыг хилцээний журмаар шийдъя гэж байгаа. Гэхдээ хятад хизээч Оросын одоо энэ дайныг Оросыг бол хизээч шүмжилж байгаагүй. Хизээч шүмжилж байгаагүй. Тэгэхдээ дайныг дуусгахын төлөө байгаа. Тэгэхдээ энэ асуудалд бол хятадууд их тийм хүлээцтэй хандсан байдалтай байж байгаа. Тэр нь бол зөв л дөө. Тэгэхдээ бол жишээлбэл барууныхан хятадыг юу гэж шүмжилдэггүй гэхээр нэгдүгээрт одоо тэр зэвсэглэлийг одоо жишээлбэл үйлдвэрлэхэд нь одоо янз бүрийн тэр зэвсгийн тэр тоног төхөөрөмжийг одоо нийлүүлэх барих тэр тал дээр бол зарим компаниудыг нийлүүлж нууцаар нийлүүлж байна гэж шүүмжилдэг. Ерөнхийдөө мөнгөөр тэтгэж байна гэж шүүмжилдэг. Дээр нь одоо ойл худалдаж аваад одоо нөгөө газрын тос худалдаж авдаг. Одоо тэр юу их хэмжээгээр одоо худалдаж авч одоо эдийн засгийг дэмжиж байна. Эдийн засгийг дэмжиж байна гэж шүүмжилдэг л дээ. Энэ тгийг ч бас адилхан шүүмжилж байгаа. Одоо сая Путин ерөнхийлөгч энэ тэлд ажиллаа. Моди сайд өөрийн биеэр бас тосч авч байна. Тэр бол одоо маш их татн хүлээж авч байна. Тэгээд тэн дээр юуг тохирсон гэхээр ерөөсөө юу газрын тос нийлүүлэх асуудлыг ерөөсөө
хэмжээ тавихгүй гэж шийдсэн байлаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энтхэг аваална гэсэн үг цаашдаа. Тэгэхэд энтхгийн эсрэг Трамп ерөнхийлөгч их өндөр гайлын татвар тавьсан шүү дээ. Тий 50 гэж зарласан. Тавьсан ч гэсэн энэ асуудал дуусахгүй шийдэгдэх. За тэгээ бодороо нөгөө ишхаптайгаа холбоод бодороо. Ишхабын гол гишүүдийн нэг. Тийм шүү дээ. Энтхэг Орос хоёр уулзж байна. Тий. Global South чинь улам хүчрхэж байна. Тий. Бодцоо тийм ээ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий агуулга бид хоёр ярьж дууслаа тийм ээ. Ингэсгээ өндөрлгүүдээ. За За баярлалаа үзэгчдээ. Дахин уулзлаа. Түр баяртай.